Ингээд дэлхийн одоо хамгийн аюултай улсуудын нэг Сомалиар үрж байгаа. Үнэхээр одоо энэ буудал захиалгын бүх сайтууд нь Сомалиад ажиллахгүй, турист гайдууд онлайнаар хайгаад олдохгүй. Тэгээд ямар ч одоо ойлголтгүй л очиж юм л да. Тэгээд маш их догдолтой байна. За тэгээ ямар ч хийсэн очиж жоод нисэх буудал дээр буугаад за тэнцэнээсээ нэг юм таксины жолооч байна уу юу вэ нэг очиж жоод ингээд нэг яаж хийж яагаад нэг юм хонох газар бол намайг авч явах юм нэг нутгийн хүн. Тэгээ одоо очиод хаанаас Бэж да яагаад Сомали руу явах болсон шатгаан би олмоор ах юм. Ethiopia on map бэж да зөв энэ улстай нь ойрхон болохоор тийм л юм бэ штэ. Яагаад энэ улс руу аялах гээд байгаа шалтгааныг олцлоо штэ чат. Ethiopia-д манай хүн байсан. Тэгээ Ethiopia-гаас шууд өөр улс руу аялж ирсэн ойрхон улсрууд руу аялчий гэж бодоод тэгээ Сомалиг сонгосон байж магадгүй юм. Тэ? Мэн би чанс нэг юм асуу. Би өөрчлөгдсөн үү? Чи одоо намайг бас нэлээд удаа үзэж байгаа да. Би ер нь өөрчлөгдсөн үү? Би ер нь өөрчлөгдсөн үү? Амар өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна уу та нарт? Тийм байж тээ. Явсан шалтгаан юу нь л олчлоо. нэг хэлж бичлэг энтер хийж болдгийм байгаа. Тэгээ ямар ч юм ингээд очиж жагаад бичлэгээ өөрөөр одоо би бол таньж 50 минутын дараа ингээд Мэшгэчгийн шайн Вайдоны 1935-ыг үзээчмэг оруулсан. Yeah. Eka, thank you for the donation though. Thank you for the donation. Oh my god. Let's see. Сайн бацаана миний Монголын найзтаа. Сүүлийн 3 хоног би маш их стресстэй асуух юм би. За тэгээд яг энэ замаараа чигээр 15 минут яваад хийдлээ Starbucks төрнө. Алхаалах. Ерөөсө газар Гал. Oh my god. Ямар хөөрх юм бэ? мэн ерөнхийдөө Сомалиэр эсэх юм байгаамаа. За ингээд тун удахгүй дэлхийн хамгийн аюултай улсад уулзцаая. За ингээд Сомалиад газардлаа. Okay, let's go. Let's go. Чилмиг ахаа. Let's go. Хилээр гарч ирж байна. За тэгээд энэ өстө шатлалтууд амар юм аа. Тэгээ замд бол ингээд алхам дутам нөгөө юу юм бэ? Афганистан шиг амар их юм шалгалттай юм байна. Тэгээд тэдрийхтэй нь бас бичлэг хийж болохгүй. Тэгээд буудалтаа ороод ирлээ. Тэгээ миний энэ буудал биш үү те? Yo, what the fuck? Аргын шахааны буудал заяа. Би сая бүр хил гайлаар орох гэж намайг 5 цаг саатууллаа. Бүр амар юм байна заяа энэ авилга нь. Одоо ингэж байгаа байхгүй юу? Төрийн албаа агч тийм ээ. Тэр хил гайлын ажилтан нь шууд ингэж байгаа байхгүй юу? Ингээд тийм invitation letter буюу чамд юм урилгын захиа байх хэвээр. Чамаа хаанаас хүрсэн бэ гэдэг. Би ерөөсөө ингээд өргөдөж бариаггүй. Би өөрөө ингээд энэ усад иж аялж байгаамаа гэсэн чинь шууд намайг өдөрт чи $500 одоо зарцуулна те 3 хоног $1500 чи энэ буудалд ор гэдэг шүү буудал шахаж байгаа байхгүй. Энэ буудлын чи цогц үйлчлэгийг нь авах юм бол хөтөчтэй, буудалтай, өглөөний хоолтой гэдэг тэг буудал шахаад ба. Тэгээ би чи нөгөө шазаачхгүй юу шууд өөдөөс нь одоо өмнө би чи бас ингээ Африкийн зөндөл усуудаар явсан яг юм авилгал юм ихчил байт юм л та. Тэгсэн чинь намайг бүр буцаах гад шууд буцаана гэд Ethiopian Airlines руу шууд өөдөөс орилсноо дагуулж яваад нэг хүн тэгэнгүүтээ шууд энэ Ethiopian Airlines-ийн бас хөвөлдсөн байт юм шиг байна. За одоо та ингэ шууд бинүүн рүүгөө явна манай улс руу орохгүй гэд. What the fuck? Зүгээр санал болгосон тэр аяллаа багц үйлчлэх юм уу юу вэ? Тэрийг нь авахгүй бол зүгээр яв гэж дураарай. Бөө юм болоо тэг сүултээ бүр ингээд ярьж жагаад одоо би $1000 3 өдөр штэ $1000 энэ одоо шахсан буудалд нь одоо тийм энтхийн энэ шахсан хөтчтэй нь хамт за арай ийм буудалд тэгээд өдрийн бараг $300 байх юм уу 3 хоног ингээд байхаар бодлоо тийм яг хөтч нь орчин бол энэ буудлын энэ минь бол
Үнэн чангуу чанга одоо хардаа. Энэ ингээд миний байрлаж байгаа буудал. Ингээл болоо. Энэ хуучны. Ер нь бол маш эвгүй улсад Яа, нэг талаараа энэ хүнийг амар тэнэг гэж хэлэхээр юм байна. Юу гэсэн үг юм бэ? Ийм газар руу тэгээ ийм буудал зүгээр влог хийнэ гэд явж гин гэдэг чинь бас ирцэн юм байна. Одоо би ингээд шүн мөн ингээд энд унтчихад одоо орж мороод ирэх ч юм болов яах юм бол үнэхээр найдваргүй юм байна. Энд чинь бол ингээд цагдаа намайг хамгаална ч юм уу эсвэл хил гайлын ажилтан хамгаална. Үндэ тийм ойлголт бол байхгүй юм байна. Тэгээ ямар ч байсан яг үндэ ингээд $1000 дээрэмдүүлж орж ирлээ. юу гэсэн үг вэ? $1000-аар ийм experience авах гад 3,500,000 төгрөгөөр ийм experience авах гад ийшээ явж байгаа юм уу? Яа, it's L brothers. It's Энд би зөв өөрөө гараад буудал аваад явбал нэг L trip. $500 бол 3 хоноод гараа явчих шүү дээ. За тэгээд нэг ийм сайхан дээрэмдүүлэлтээ эхэлж байна. Тэгээ ямар ч өнөөдөр ингээд энэ буудалтаа Яа, чанга. хоногдох юм. Тэгээ жоох эвгүй үнэр мөн штэ. Тэгээд даргын шахааны буудлын чинь орхос үгүй яах вэ? За ингээд байна. Тэгээд ямар ч сан маргааш өглөө гарч бичлэгээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Түн брэнд. Тийха одоо бизнесээр ингээд эхэлж байна. Йоо, ахаад нэг царайдаг залуу. Oh my god. Энэ Ethiopia Африк чод чинь царайдаг хүмүүсээр дүүрсэн юм шүү. Энэ үсний fade made юу вэ? Йоо, төмөн моолынх нь подолк нь ямар амар зохиод байгаа юм бэ? Та юу вэ? Ethiopia дэс нөгөө манай нэг туранхаа залуугийн найз шиг залуу байна шүү дээ. Одоо үйлчлэгээг нь аваад эхэлж байна. Тэгээд машин гаргаад өгчихгүй бас өөдгүүгээр ийм түгээр өнөөдөр ингээд явах юм байна. За тэгээ манай энэ мэдээж нөгөө даргын өгсөн хөтөч төмөн мол say to hello. Hello. За ингээд төмөн моолынхаа бодоологтой. За би өөрөө ингээд Richmond Consulting-ийнхаа бодоологтой. Тэгээд okay, we can go. Тэгээ анхааруулж байна. За энэ нийт одоо чамтай таарж байгаа хүмүүсийн бараг 80% нь бол бичлэг хийлгэх дургу байна шүү, тий. What the fuck энэ ингэ такси юм уу үстэй? Болгоомжтой бичлэгээ хийгэрэй гэж хэлж байна. Тэгээ энэ нэг нөхөр бол бас нөгөө даргын одоо бас явуулсан би хамгаалагч л та. Окей. Гэтэ бол ингээд нэг машин гаргаад би хамгаалагч юм байна тэр залуу нь. өчгөө. Ястаа онцгой гар юм аа нэрээ. Мэндан тооноор 3 хоног шахсан шүү дээ надад энэ үйлчлэгийг. Энэ тэгээд ийм манай хамт яваа гар маань ийм нэг нь гуутай байгаа юм ба шүү дээ. За манай дарга бас хичнээн шаханы бизнес хийсэн ч гэсэн бас гуутай хүнтэй намайг хамт явуулж байгаа юм шүү. Энэ баярлаа гэж тэ. хин гэдэг бол маш хэцүү юм байна. Окей. Сая бас нэг буугаад нэг бичих гэсэн чинь тэр ямиг хүмүүс нь дургуцаад тэгээ би камераас сааж чадахгүй буцаад суулцсан байна. Манай хүн iPhone-тай нэг үү? Тийм биш. iPhone ирсэн биш. За тэгээд хин нэгэн бичлэг хийж байгаа чинь сам руу ярих юм бол шууд камера унтраа гараа гэж хэлж байна. Окей. Тэг буута хүмүүс битүүл байгаа гэсэн үг юм байна л да бас. Зөвлөгөөгөө аваад буулаа. Тэгээ миний одоо явж байгаа энэ газар бол sorry Бакара маркет гэдэг газар багхгүй юу? Одоо Бакара гэдэг захна гэсэн үг. За тэгээд энд юу болж исэн бэ гэхээр намайг одоо ирэхээс өмнө 10 сарын өмнө бол маш том алын идэлэг болсон. Тэгээ энэ Амьдрах хүсдэггүй амтан байхгүй л хэлгүй дээ. Харин тийм ээ. нөгөө Сомалигийн вара алын идэх бүлэглэл засгийн газар хоорондын тэмцэл юм билээ шүү дээ. Ялангуяа миний энэ ирсэн одоо Магадишүү гэдэг хотод бол маш их байдсан билээ. Тийм бүлэглэл нь. Тэгээ сая бол Америкийн шинэ ерөнхийлөгч дөнгөж ажиллаа аваад зарласан шүү дээ. За энэ Сомалид байгаа одоо тэр алын идэх бүлэглэлийг бол би олж устгана гэж Дональд Трамп. За гих мэтлэн бол ийм хурцтмал энээсээ болоод маш их ядууралтай байдаг. За тэгээд шашны хувьд бол энэ улс маань бол муслимын шашинтай. Окей. Тэр нэг Арабын улс орнууд Is possible to camera? Look a video. За яста хэлэхгүй энэ бичлэг. Энэ тэндээ сорилоод байх юм. За энэ хэсгээс камера асаачвал бас харьцангуй гайгүй юм шиг байна. Одоо бол ингээ хүн ам жоохон сэрэг болоо явчихж байна. Тэгээд түрүү нөгөө шашны
шашны талаар ярьж ирсэн. Саний хүн дуудчихсан. Салам алейкум. Салам алейкум. Ингээ муслимын шашинтай. Тэгээ яагаад тэгэхээр эн чинь бол ингээд юу юм бэлээ л дээ. Битүү крон судар зарж ш тэ. Өмнө нөгөө одоо эдгээр чинь ингээд арабтай их ойрхон тий. Далаа тэнгисээр арабтай холбогдчихдаг. Тэгээ арабууд их одоо энэ чинь эрт үеэс бууж, байршиж 8 панз өсрөжсэн ийм өчтэй юм лээ. Тэгээд бол энэ муслимын шашны билээ л дээ. Hello guys. How are you, man? What's your name? Salam alaikum. За ингэ дэмжтэй шүтнүүд их бүрэг юм байна. Салам алейкум. Alaikum salam. Салам. Манай өмнөх хитопын залуутай ямар адилхан царайтай. Where is your business? Where is his business? This one. За ачуур. За тийм биш үү? How is your business? Okay, mashallah. Okay, mashallah. Бисээ ингэж бодлоо. Одоо ингээд энэ хүмүүсийн эмгтээчүүд нь ингээд шашнаасаа болоод амар нэг тийм хаагдмал хувцастай байгаад байгаа шүү дээ, тий. Хижаб гэдэг үлээ. Тэнгууд яагаад бас юм бэ гэхээр ер нь ингээд муслимын шашин дэлгэрсэн орны эрэгтэйчүүд нь амар сэрэлттэй хүмүүс байдаг бол яг уу. Тэр сэрлээ дарж чадахгүй болоод айгүй их тийм хүчингийн хэрэг гардаг. Тэгээ тэр ингээд сэрлийн багасгахын тулд шашиндаа аль дээр үеэсээ ингээд за эмгтээчүүдтэй царай бие хаагаа дарсан хувцс өмсүүлээ гэд нэг тийм юм байсан бол яг уу. Тэр нь тэгээд бүр ингээд хэдэн зуун жил явсаар хагаад одоо ингээд соёл уламжлал шиг болцсон. Good. Yeah. I'm happy to hear that. Hey, thank you so much. За бизнесэнд давгаа л гэж юм. За энд бас энэ тэрэг төрсэн хүмүүс явж байна. За тэгээд дишиг авах яа. Энд бас айтайхан бас наашаа харж хандж байгаа хүмүүс байна. Hello sir. Salam alaikum. Salam alaikum. Salam alaikum. Someone people? Окей, тэр бас нөлөөлж байгаа хаа. За $1 гинэ. 1 метр нь $1 3000 ийм юу байна. How is your business? Good? I'm so happy. So happy. Yeah, I'm very happy. За иймэрхүү Нэг юм асуулт байна. Золбоо ахын англи хэл сайн уу, цэлмэг ахын англи хэл сайн уу, аль нь вэ? иймэрхүү зүйл байна. Салам алейкум. Alaikum salam. Салам алейкум. Chinese. За одоо энэ хэсэг рүүгөө Akuna wala lina. Мио чаленж явуулж байгаа юм уу? Цэлмэг. Окей. Энэ хэсэг рүүгөө ороод ирэхээр бас хэрцсэнгуй гайгүй болоод ирж шүү. Тэгээд байна штэ. Яагаад яг энэ Сомалиг ялангуяа гадны иргэдэд хамгийн аюултай вэ гэж үзсэн бэ гэхлээр яагаад ингэж аюултай гэж үзсэн бэ гэхлээр шууд нөгөө барьцаалдаг юм билээ л дээ одоо. Ялангуяа нөгөө алан хидэх бүлэглэл нь бол ингээд гадаад иргэдийг онилж жогоод барьцаалдаг. Тэгээ барьцаалангуудаа нөгөө гэр орноос нь тухайн улсаас нь мөнгө нэгтгэдэг. Зас CNN, Reuters энтрийн сэтгүүлчдийг барьцаалж ирсэн билээ. Сурвалжлах хийгээ явж байхад нь. Тэгээ бол Америкийг одоо занал хийлэхтэй. За иймэрхүү үйл явдлууд бол маш их одоо юутай давтамжтай гардаг учраас бол юу юм бэлээ. Энийг аюултай гэж үздэг юм бэлээ. Тэр манай үнийг нэг одоо энэ террористийн ингээ хориглоод тэшүү хүмүүс гэдэг нь өөрсдөө хэлээр хэлээд байгаа юм шиг байна. Тэгээд одоо ногооны эсрэг рүү орж байна. нэг хайж очиж байгаа барьцаалыг энэ нэг жоохон бичлэгээ тэгээд захаас гарита бичлэг хийхэд бол маш хүндрэлтэй юм байна. За энэ ингээ захаас гарита бичлэг хийхэд бол маш хүндрэлтэй. Яа гэхдээ энэ шар канистр бол энэ шар канистр бол дэлхийн өнцөг боломжт байд юм байна. Монголд байгаа битүү байгаа. Тэгэд бүр хаа байсан тэр Африк, Сомалиад очсон байна гэдэг чинь амар байна энэ шар канистр бол. Хэлтэй юм байна. За энэ ингээд хүнсний ногооны хэсэг нь байна. Тэгээ таад ажиглаж ийн энэ муслимын шашинтай орнуудын нэг юу вэ? Миний ажиглалтаар нэг юм дотоод соёл нь үүдээ. Тэрэнд болохоор ер нь хизээс улс их орноо бол муухай ядуу энэ гэж хэлдэггүй. Саяны ингээд юу хийж байгаа хүмүүс 8 хийж байгаа хүмүүс энэ ч одоо яг үндэ дэлхийд эдийн засгаараа хамгийн доогуур ордог болсон шүү дээ. 8 бизнес хэрэг байна гэхээр гоё байна, аж аргалтай байна гэж хариулж байгаа үз.
Энэ бол ерөнхийдөө шашинд нь байдаг ийм соёл юм бэл. Одоо ч Гэхдээ Монголоос илүү жимс мэмс их байт юм биш тэн чи. энэс асууад үзэл. Салам алейкум. What's your name, sir? Is your business? Your business. Yeah, how is your business? His business. How is It's your good. business? Yeah, mashallah, mashallah. Ерөөсөө тийм байгаа зү. Муу энэ гэж хэлдэг. Yeah, I'm just exploring. Yeah, video. And what's your name, sir? Salam alaikum. Alaikum, how are you? Where is your business? What the fuck энэ тухны хэмжээ юу вэ? Ингээд энэ гэдэг чинь баг нэг нүүртэй адилхан байна шүү дээ. Нүд нь энэ хавцаа байх хэвээр юм шүү. Нүд нь энэ хавцаа. Yeah, Okay. it's like it's What's the very same? good. Yeah, this one is okay. Is your business good? Yeah, it's number one. Number one, good. Энд чи I'm үндэсний happy to have үйлдвэрлэл that. Mashallah. байхгүй. Энд чи Mashallah ямар ч is doing үйлдвэрлэл good, right? байхгүй. Yeah, Бараг. it's just the life is go on and off. So this business is number one now. Number one. Wow. Great stuff. Oh, It's very good. very, very fresh. Yeah, it's fresh. The apple and Apple and orange. orange. Yeah. Salam alaikum. Alaikum. За ингээд ийм их байна. За тэгээ жоохон байж байгаа тийшээ. Би чинь бол ийм юм байна шүү дээ. What's your name and you? My name is Tsegi from Mongolia. KS Yeah. хэмжээнд KS хэмжээнд. Do you know? Have you ever been here in Mongolia? I've never been there. Never been there. Yeah. Манай хүн Монгол байтгай бусад Африк улсуудаараа ч яваагүй байгаа хаа. I heard about. Thank you so much. За тэгж байгаа үст. Энд чинээс бол бүгд л нэр хүндээ бодно. Гэтэл өөр улсууд бол yes please. Бусад улсын хүмүүс бол ингээд бизнес энтер гэхээр хэцүү байна, муу байна гэх тээ. Салам алейкум. За энд юм чимс зөөж байгаа залуучууд байна. Юу энэ машин явд юм уу бүр? Yeah. Таг ивдэх харагдаж шít. Нилээ шаврицака гэх. Нилээ шавартай юутай. Тэгээд ер нь ингээд энэ муслимын шашныхан бол тийм байд юм аа. Ерөөсөө л өөрсдөө муу харагдуулах дурггүй. Надад энэ исламын шашинтай улсуудад нэг хэцүү юм нөхөр хин эмгтээчүүд байдгийг. Ингээл амар халуун те ялангуяа халуун оронд. Тэгээд хөрхи бүгд тийм хар өнгийн нүрээ будцсан, бооцсон ингээд явах нь бол тун хэцүү байдаг баха. Өмнөөс нь халууцаад бүр бачимдаад байдаг зэлэл өдрийг харахаар. Юу вэ? За энэ махны хэсэг нь ороод ирж байгаа юм байна. The fuck. Салам алейкум. Хоньны толгой бас чанж идэх юм биш үү ингээд? Оо. Бид нар бас хоньны толгойгоо ингээд иддэг байх нэ. The Mongolian also same. We eat the yeah. And fighting bowling after it. Эцнийхээ дараа галдаад буцлага нэ. Sir, how much is one hit? $10. $10. Wow, very expensive. $10. Mongolia around $3. Only $3. $2 or $3. За толгой бол маш үнэтэй $10-оор зарагддаг юм байна шүү. Тэгээ яах гээд байгаа юм стам. Thank you so Маах much. $10-оор зардгийг. За ингээд Өөрийнхөө улсдаа очиж идэггүй юу тэгээд. хэсэг. Stop. Yeah. За камера зогсоо гэн. Энд нэг Монгол эмэгтэй байдаг үстэй. I don't know. За тэгээд Оо камера fish зогсоо market гэнэ. яа. За загсны зах руу явъя гэж байна. За ямар ч байсан ингээд дэлхийн хамгийн аюултай хэсэг Эфиопиагаас бол нэг ялгаа алга. Гэхдээ Ямар ч Эфиопи хамгийн энэний хажуудаар арай дээр санагдчих. явсан боллоо. Явсан боллоо гэдэг ингээд бичлэг хийгээд хэцүү болохоор ингээд хамаагүй яагаад гэж болохгүй юм л да. За замд ус юм Мод. моднууд зарж байна. Ерөөсөө ингээд Хүү ямар аюул дэш үү? За тэгээ энэ моднууд ямар зориулттай вэ гэхээр нөгөө төлөх зориулттай юм байна л да. Энд одоо нүүрс байна уу юу? Бас моднууд байна. Ямар ч хар өнгөтэй мод. Ингээд энэ модоо ингээд төлөөний зориултаар бас зарж байна. Тэгээ манай энэ буутай нөхөр маань хүмүүсийн царийг битгий ичрээгээд энэ өөрөө айгаадах юм утгатай байж ич. Тэгээ надад янз бүрийн юм болвол энэ дарагтаа алуулах байх л та. Шахаа компани шахаад ингээд явуулсан чи. Надад янз бүрийн тохиолдол за ер нь л хөнд нөхцөлд ингээд явах нь дээ. Хайга манай төгтөг. Энэ яаж гоё улс байх юм бэ, бро? Энэ хизээч гоё улс байхгүй. Нэмэх 30 подкастаар орж байсан гоё улс нэтэргээ шаарад байсан шалах худлаа байсан байна.
Хин тэгж ярьжсэн. Ингээ энэ талд одоо манай буута бороо суун. А энэ талд одоо ингээд манай нөгөө хөтөц суун. За урд бас нэг юм залуу ингээ 4 хүн бол намайг үндсэндээ хамгаалж авч явж байгаа юм байна л да. Манай хүн тэгж итгэж байгаа ах. Яг үнэхээр буун дуу гарах юм бол бүгдээрээ ийш тийш цухтаа гэж бодож байна. Болж байна бас манай дарга мэн те бас хөрхий. Манайх нөгөө даргыгаа уучлаад эхэлсэн байж тээ. Болж байна. За бас болж байна. Маа дарга бас хөөрхий те бас хитрхи намайг бас ингээд хэдий намайг скамцсан ч гэсэн бас олон хүнээр хамгаалуулж гин гэ те. Дарга тоохгүй байх уу. Ингээд хүчээр ингэж мөнгө идэж надад ийм эрх мэдлээ ашиглаж ийм үйлчлэгээ шахсан ч гэсэн бас ч гэж ингээд аюулгүй байдлыг бол боломжийн хангачиж байгаа юм байна. За замын хөдөлгөөн энэ төр бол бас амар юм байна. Master Ер нь бол засвар зам гэж баг байхгүй шүү. Нийл шороо. Тэгэл иймэрхүү шүү. Ерөнхийдөө орчин бол бас Хэцүү. эвгүй юм аа. Ерөөсөө нийтлэг бүх газар ийм юм байна. Такси гэж байдгүй гэж штэ. Дандаа ийм түг-түгээр явдаг. Яа нэг иймэрхүү яваад байна да. байж байдаг. Thank you for the donation. Thank you for the 60 биш 99 oh my god double G яана би бүр double G-ийн мөнгөөр амьдэрчлаа. Сүүлийн бараг 7 хоног. Thank you for the donation though. Double in the chat for double G. За манай энэ хараа энэ нөхөр маань бас ийм буутай явж байгаа юм байна шүү дээ. За би одоо яг энэ Indian Ocean right? Indian Ocean Нэтгхийн далай дээр ингээд ирсэн байна. За тэгээ яг энэ Нэтгхийн далайгийн энэ хажууд болохоор энэ загсны зах байгаа. Окей. За тэгээд биш үү энэ ийм юм байна шүү дээ. Сая энэ манай хөтчөөс гадна надтай яваад хоёр залуу байна шүү дээ тий. Энэ хоёр чинь цэргийнхэн юм байна. Цэргүүд юм байна. Тэгээ сая надад үнэмлэхээ үзүүлээд за бит хоёрын одоо дүрс мөсийг надад камертаа оруулж болохгүй шүү ингэж одоо сануулаарэ тий бүлүүр дээрээ гэж анхааруулж чинь тэгээ заа гэлээ. Тэгээ би ер нь бодлоо. Одоо энэ ингээд загсны зах байгаа. Ер нь хил гайл дээр тэр дарга над руу энэ өөрийнхөө бизнесийг шахсан нь бараг зайлуул бас зөв юм миний шүү. төлөө юм шүү дээ ингээд. Йоо, манай анх одоо учрыг ойлгоод байгаа юм шүү. Надаа бизнес шахсан нь ер нь миний төлөө юм биш шүү дээ. Эхэндээ зүгээр битүү авилга хээр тахуулда баригдсан уус гэж хэлсэн. Одоо болохоор бас гоё байна. Гэтэ үнэхээр тийм ч юм шиг бас магадгүй юм байна. Үнэхээр бас хоёр цэргээ надтай цуг явуулсан байна. Өөр хүн бол энэ ч намайг дагуулж явуулаад юм үзүүлээд хандл хийж бол чадахгүй гэж бодсон гээд агаа яасан зөөлхөн сэтгэлтэй харин тийм байна. Манай ах үнэхээр зөөлхөн сэтгэлтэй юм байна. Хятадд сурдаг охтууд Африк гарууттай их суудаг да. Хятад метод ялгаагүй. Яг гоо Монголд охтууд хятадтай суух биш Африкчуудтай суухгүй байгаа ч гэсэн ер нь бол Монголд ирж байгаа Африк одоо Америк тоглогч нар байгаа штэ саксны легоноор тоглогч нар. Тэд нар чинь зүгээр Монгол охтуудыг ингээд амар болгож байгаа штэ. Хоёр энгийн хувцастай цэрэг бол намайг хамгаалж явж байгаа юм байна штэ. Тэгэхгүй бол энд бол манай ах үнэхээр сэтгэлээрээ юм аа зүгээр сэтгэл санаа нь айгүй гинт өргөгдөө сайхан болчихлоо штэ. ер нь эвгүй юм байна. Яг тэр хил дээр ботсон баг. За энэ нэг тэнэгдүү Аз нөхөр ингээд ганцаараа хот руу яваад орчвол барьцаалагдана, хулгайлагдана, алуулна те. Ястаа гайвуулна гэж бодоод ер нь би бол яг одоо сайнаар бодож эхэлж шүү. Тэгээд би энэ хэсгээр нэг юм тайлбар бас залруулга хийх шаардлага үүсэж байгаа. Окей. Тэгээ энэ юу вэ гэхээр одоо Сомали улсын виз бол бараг дэлхийн бүх улсад энэ визний шаардлага байхгүй юм бэл. Окей. Шууд хил дээр нэрэл тий одоо $40 төлөөл ингээд визээ аваад орж болдог. А гэхдээ шаардлага нь юу вэ гэхлээр Африкийн улсуудаас бусад аль нэгэн улсаас ингээд ирж байгаа тий одоо ямар ажиллаарч вэ юугаарч вэ ингээд ирж байгаа асуулт юм бэ аа нөө толгой ажиллуулж байна. Гадны иргэдийг заавал аль нэгэн буудал юм уу компани ямар нэгэн албан байгууллага заавал батлан дааж авдаг. Тэгжиж хэлээр ингэж оруулт юм билээ. Тэгэхээр намайг одоо энэ Дая гэдэг хотел батлан даасан байгаа байхгүй ингээд та бүхэн харуул Somalia Immigration and National Agency гэдэг тий Сомалигийн хил гайл болон одоо үндэсний агентлагт ингээд тий намайг ингээд гадаад ажилчин гэж оруулж ирж байгаа байхгүй Quarantine Foreign Workers гэдэг гадаад ажилчныг ингээд одоо батлан даах юм хүсэлт гаргаад за тэгээд ингээд мөнгө цэлмэг паспортны дугаар нь ийм гээд
Ингээд одоо буудлын operation manager буюу одоо энэ надтай хамт яваад байгаа залуу. Гэтэ би бол Мишелийг сонгосон байгаа шүү дээ. Би Мишелийг сонгоно шүү дээ. Хийчихсэн билээ. Хэрвээ тэхгүй бол Тайлаа байна уу? аюултай болсон билээ л дээ. Би нөгөө төсөөлөхдөө өмнө нь одоо явж исэн ингээд исламын ядуу улсуудаар би зөндөө явж исэн шүү дээ. Ингээд Бангладеш мэс чинь би хөтчихгүй ганцаараа ингээд зах мах руу нь яваад энэ төр ороод бичлэг хийжсэн та бүх үзчихсэн бол энэ бол тийм улс үнэхээр биш юм билээ. Одоо ингээд намайг зах дээр явж байхад хоёр хүн ирж байгаа заа ингээд царай нь хөөс хийцэн. Би чи ингээд бичлэг хийхээр нөгөө орилоод байхаар сүлдээ камера унтрааж явж байгаад тэгээ над руу ингээд гой мой хандсан хүмүүс гарч ирэнгүүд нь тэдэртэй яриа өдөж жагаад камер гаргаж бичээдсэн баггүй юу. Тэгээ камер унтцсан байх тул чинь хоёр хүн ирээд чи ямар шашинтай хүн бэ гэдээ надаас асууж байгаа. Би бол шууд муслим гэж хэлсэн шүү дээ. Би бол муслим гэж хэлсэн. Царай мөрийн дүрсээсэн. Ерөөсөө энэ нөгөө расист үзэлтэй юм билээ л дээ. Тэр тусмаа би Азиудад тийм байд юм болов уу гэж бодсон. Ерөөсөө өөрийн шашны хүн биш бол энийг бол яач ч болно гэсэн ийм ялгуурлан гадуурхах ийм одоо хандлагатай. Тэгээ эрэнгүүд манай нөгөө буутай залуучууд маань бол юм яриад өрнөлхөө энэ төр үзүүлэх шиг болж байгаа. Тэгээ эдгээр сэргүүдээсээ бол айгүй айдах юм билээ л дээ. Тэгэж ингэж зохицуулж яваад байгаа байхгүй. За хэрвээ энэ улс ийм болохоор л оруулдаг юм байна гадны иргэнийг. Заавал ийм батлан дааж оруулдаг. За хэрвээ ингэ зүгээр оруул Хүүе манай хүн чи ямар гоё буудалд ороод ирсэн юм бэ хөөе нэг мэдсэн чинь. Солонгос кинонд гардаг хит менүүдийн амьдардаг газар шиг ороод ирсэн байна шүү дээ. Тэгвэл би ганцаар орсон бол за энэ улсад бол эргэлзээгүй одоо барьцаалагдах, халдлагад өртөх тий. За ийм юм бол зайлшгүй бол тохиолдох нь угаасаа аргагүй юм билээ. Тэгээд би манай ах одоо зүгээр тэр даргыг те эхэндээ үдсэн ядчихсан даргад ч та баярлж өгөх гэж байгаа хаа. Бас ийшээ очихын өмнө 2-3 ийм влогруудыг үзсэн байхгүй Америкт. Гэхдээ тэд нар бол англиар ярьдаг. Тэдний ярьж байгаа юмыг бол тэр хажууд нь явж байгаа цэрэг мэрэг хүмүүс бол ойлгох шүү дээ тий. Тэгэхээр тэд нар бол ингээд их нөгөө хашир нөгөө аюулгүй байдлаа бодоод өө гайгүй улс байна штэ сайхан улс байна хүмүүс нь гоё байна гэд ингээд яриад яваад исэн байхгүй. Гэхдээ тэд нар бол ийм бүр яг ийм илт ийм цэргийн хамгаалттай бүр ийм хуйгалцсан машинтай тийм АК-тай цэргийн хувцастай ийм метр хамгаалагчтай явж исэн. Тэгээ миний бодохноо бол тэд нар одоо тэр $1,500 ч юм уу 2-3 мянган доллараар бүр илүү ингэж одоо байгаа ч нэг өөр тийм албан ёсны хамгаалалт авдаг юм шиг байгаа. Би ч юм болохоор эдрийг нөгөө авилга авах гээд байна гэж өөдөөс нь нэлээд тас гүрийж ингэж жагаад $1,000 ярьсан байна. Над дээр бол нэг юм гар буутай тэгээ энгийн хувцастай тийм магадгүй нэг юм халтур хийж байгаа ч юм уу бүүмүүдийн нэг хоёр цэргэл явсан юм лээ л дээ. Түүнээс яг энэ бас ингэдэг гэж байна. Албан ёсны ийм буу муутай ийм одоо цэрэг хувцастай хамгаалагчтай явж байгаа. Иргэдэн бас илүү нөгөө сайхан ханддаг гинэ. За одоо энэ бол ийм ямар нэгэн офшл албан ёсны хүн явж ийн гэж шууд ойлгод юм байна. Тийм албан ёсны хоёртай машин АК-тай хамгаалагч энтертэй байвал. За тийм бас юм бол байсан юм билээ. Тэгээд миний бол хамгийн одоо жишээлбэл аюулгүй байдлыг хангах газар бол миний буудал юм байна гэдгийг би энэ цагаас хойш ингээд ойлгож эхэлсэн. Тэгэж бодоод ер нь ийм өндөр төлбөртэй ийм цэргийн хамгаалалт энэ надад гаргаж өгсөн болж таарах нэ дээ. Эхлээд манай нөхөр чинь нуугаад ирсэн. Манай найз мэзгээд. Тэгээ сүүлдээ ингээд нөгөө камерт хэд дүрсэнд орчхоор надад өмнөхөө харуулаад хэлж юм л да. Одоо бол миний ард хамгаалаад ингээд явж байгаа. Тэгээ хажууд хөтөж. За ийм байдлаар залуу юу зохиод байгаа юм бэ? Камера is okay. За ингээд загсны зах. Вау. Яа, манай айгуу жаргалтай болчихлоо шүү. Юу энэ ч бүр сүрцэн газар байна шүү дээ. What the fuck. Юу тэгээ тунаа мунаа ингээд ийм том загснуу зүгээр байж идэм үү? За энүүгээр бол өстой загс хаа цаггүй биш шүү. Намайг азтай бол юу яана гэсэн. Юу загс? Нөгөө шарктэй халимны махтай. Окей. Өнөөдөр ямар нэгэн халим барьсан хүн байвал за ерөөсөө ингээд шалаараа асгацсан. Мангар цагсан шүү дээ. Манайх яагаад ч юм гэдэг айгуу жаргалтай болчлоо. Бичлэг хийхгүйгээ орилоод ах шиг байна л да. Юу вэ энэ? Халим байна шүү дээ энэ араа. Би харахгүй байна. Энэ нөгөө шашны жижиг хөлбөр байна шүү дээ. Гэхдээ эдрийг ингээд шууд алж болд юм болов уу? Шат дүү гэдэг шиг л байна да. За тэгээ загсныхаа захын хойно бол ийм айлууд амьдрэх юм is this way. Айлууд ингэж бас амьдрэх юм байна. Хүлээгээр камера унтраал. Тэгээд би Мальдив тос нэг ийм юм харж ирсэн. Яг ингээд
загсны зах нь бол ерөөсөө энэ далайнхаа хажууд байрладаг. Окей. Тэгээд энд ийм байна хараа. Даанч бичлэг хийж болохгүй ингээд Афганистаны таад миний аяллыг үжижсэн бол ингээд жоохон явбал чекпоинтууд ингээд буутаа хүмүүс шалгаад идэг шүү дээ. Энд бас яг тим юм байна. Тэг хамгийн гол нь бичлэг хийж болохгүй. Яг тэгэл энэ хотоор бол ингээд одоо түүхтэйгээ явхад бол яг кинон тоглож байгаа юм шиг санагдаж шүү. Нэг киноны зураг авалт шиг амар харахаар ингээд буутай тийм цэргүүд ингээд ачаан дээр ингээд бөөндөө сууж мууцсан. Зэрлэг өстой бас их сүнэн мэдрэмж авч шүү энэ улсаас. За ингээд энэ итгэхийн далай гэж. Тэгээ энэ ийм л учиртай юм билээ. Ер нь яагаад ингээд энэ улсын иргэний энэ дотоодын дан ингээд ерөөсөө зогсохгүй юм амар одоо Америк хүртэл ирж усах нь гэдэг дээр тулцсан юм аюултай вэ гэхлээр энэ өөрсдийнхэн бац эрх ашигыг шингээсэн улс орнууд зэвсэг нийлүүлээд байт юм билээ. Одоо Турк, Мөрк тийм ээ. Үнэ. Америк за өөр одоо ингээд ер нь ойролцоох бас энэ миний очисон энэ Этиоп улс те одоо за мөн хажууд нь өсө Кения энэ чинь бол ийм далайд гарц байхгүй. Тэгэнгүүт одоо энэ Сомали улс чинь ингээд нөгөө өөрсдөө бас ингээд нөлөөгөө тогтоох гээд энэ далайг нь ашиглах гээд ингээд бас ингээд хөндлөнгөөс нь оролцоод идэм билээ л те. Дээр нөгөө айгүй олон овог аймагуд байдаг те Африкийн улсууд. Тэгэхээр бол ерөнхийдөө ингээд дотоодтай үүсчихэд байгаа юм билээ л те. Одоо монголоор ирвэл нэг бүрээдгүй ерөнхийлөгч болчихгоод аамга бүрээдүүд инглээ гээл нөгөө халахууд нь босч ирдэг те. Эсвэл халахууд нь янкууд казакууд нь босч ирдэг ч юм уу. Тийм учраас би бол ерөөсөө нэг юмыг бараг бичлэг болгон дээр хэлдэг. Англи хэлтэй бас далаад гарцтай мөртлөө лалрын амьдарч байна дэстэй харин тийм ээ. Хятад улс гэхэд 52 үндэстэн нэг дор ингээд амьдарч байна. За Орос бол ингээд бүр хичнээн үндэстэн байгаа тий. Хүчнээн үндэстэн байгаа. Нэгдмэл байна гэдэг айгүй чухал юм билээ шүү. Энэ Африкийн улсуудын ер нь иргэний тайнууд бол дандаа овог хоорондын зөрчилдөөнөөс болд юм билээ шүү. За би бас сайн ойлгосонгүй түг мэн яасан бол ингээд ямар ч гэсэн одоо юм 3 мотоцикл аваад ирлээ. Тэгээд ингээд нэг мотоциклэн дээр суугаад тэгээ явах юм шиг байна. Одоо бид чи дөрүүлээ гэдэг чинь бодвол нэг нь юу вэ? Явах юм шиг байна. Энэ залуугийн цаг нь юу вэ? iWatch зүүцсэн байж тээ. iWatch зүүцсэн тэгснэ амар iPhone-т тэгснэ Nike өмсцэн за гаалгаад энэ залуу бол арай өөр төвшөнд амьдарч байгаа юм байна энэ улстай. Одоо бид чи дөрүүлээ гэдэг чинь бодвол нэг цэрэг нь миний ард сундалж гуруулаа суух болов гэж бодоод байна. За ямар ч зүүзээ. Is mine? Yeah. За ингээ ямар ч суучлаа. Салам алейкум. Салам алейкум. Yeah. Cool. За ингээ Одоо ихтэй ингээд Hollywood ч юм уу те эсвэл Disney ч юм уу яг иймэрхүү Африк амар юм хэцүү амьдралтай эдгээр улсуудын ингээд талаар харуулсан анимашн эсвэл кино өдр хийх юм бол бас гал юм байна. Ер нь бол. Мотоциклэн дээр сууцсан. Салам алейкум. Салам алейкум. Салам. За сүнхээ урдаа авгин. Тэгэхээр миний ард хүн суухгүй болж таарлаа да. Right. Тийм байна. Миний ард нөгөө цагдаа маань хамгаалаад сууцж байгаа юм байна. Нэг цэрэг нь хамгаалаад сууцж байгаа юм байна. Яа, одоо drive by хийх юм шүү дээ манай хүн аа. За камер гинэ. За ард байгаа цэргийнхээ царайг нууна. No worries Facebook. За ингээд гараад тавьчихсан. За гараад тавьчихлаа манай залуу. Одоо нөгөө нэг Африк хүн камерын дээр цэргээр хамгаалагдсан. Яа, цэргээр хамгаалагдсан. Гараад ирлээ. Яа, хөөрхийдөө манайх. Яа, гэхдээ энэ бүр үнэн фаны байна бүр. Үнэхээр л яг хөрсөн дээр бууж влог, хөрсөн дээр бууж аялал хийн гэдгийг яг үзүүлж байна. Дахиад ард бас манай нөгөө цэрэг явж байгаа. Тэгээ зөвхөн үнтэй ингээд энгийн хувцастай цэргүүд ингээд хамгаалтанд явж идэг. Яг ийм л юм байл та ингээд сая энэ чекпоинтын шалгалтууд байна шүү дээ тий. Тэр шалгалтын дээр зогсонгууд энэ цэргүүд нь төрүүлээ буучт юм байна. Тэгээд ингээд би цэрэг байна ийм тийм ээ ингээд энэ юугаар нь аваад гард юм байна л та. За одоо миний энэ ард байгаа зүйл бол Энэ юу вэ? Дальжирхэн Дассон гэд энэ тусгаар тогтнолын төлөө ер нь тэмцсэн энэ баатруудаа зориулж юм босгосон хөшөөний юм байна л та. Тэгээд яг энэ Сомали улс чинь бол англичууд эзэгэнжилсэн.
За мөн Италиуд бас ингээд Юу англичууд ямар олон улс эзэгсэн юм бэ? Англичууд ч бас энэтхэгчүүдийг боолтолж ирсэн биз дээ. Тэ? Тэгээд ер нь англичуудын тэр түүх мөнхийг харах юм бол бүр амар байсан гэсэн шүү дээ. Амар боолчилдаг байсан гэсэн шүү. Зүгээр ингээд алж хамаг газар нутгийн сөнөөж байгаа бол за буцаагаад аав гэсэн юм шүү баг. колончилж исэн. Тэгээд бол тусгаар тогтнолоо зарлаад за тэгээд түүнээс хойш бол би нэрийг мартчих нэг юм өдөрдөгч байжгаад 1991 онд тэр өдөрдөгч нь ингээд нас бараад за тэгээд тэрнээс хойш бол энэ иргэний дотоодоо ингээд зогсолтгүй 30 одоо 4 жил ингээд үргэлжилж байгаа гэсэн үг иргэний дээн нь. Тийм учраас бол ингээд эдийн засгаараа дэлхийд хамгийн доогуур тийм ээ. Яг одоо би энэ улсын сайн сайхан газрууд нь ирж байна. Яа. тэрний юу вэ гэхээр энэ бол одоо нөгөө бич. далайн иргэн гэсэн үг. За тэгээд энэ далайн ирэг дээр бол иргэдийн тэг хамгийн их гоё цагаа өнгөрөөдөг, enjoy байдаг. За ийм газар нь бол ирчгээд байгаамаа. Тэгээд энүүгээр далайн иргээр юу вэ гэхээр хоол унд зарж ах шиг байна. За мөн юуны хантаазууд түрээсэлдэг юм шиг байна л дээ. Аврах хантаазууд. Оо өстө битүү хүн байж тээ ингээл тийшээгээ. За энэ Могадишо хот ч юм бол ерөнхийдөө интернетээс хайхад 2 сая гаруй хүн нь амьдарч байгаа гэсэн боловч би өчигдрөөс хөтчөөсөө асуусан. Hello. Салам алейкум. Тэгээ асуусан. Тэгсэн чи үгүй ээ. Over 4 million гэж хэлээ. 4 сая. Бичлэг хийхгүй гэж орилсон юм байна шүү. Мэдхгүй бичлэг хийж эхлэе гэж. За ингээд далайн ирэг Могадишогийн тэнгисийн ирэг дээрх 2-4 7-4 үзье. Салам алейкум. Алейкум. The fuck? За хөрх ингээд хижаптага хүмүүс Гэтэ Африкчууд ингээд далайн ирэг дээр ийм ойрхон байдаг гэдгийг бас мдээгүй л байсан юм байна яг үнэндээ. эмэгтэйчүүд нь бол зайлвал хижаптагаас хэлчих юм байна. Тэгэхээр чинь бас нэг далайн ирэг гэдгийг утга учир нь гарахгүй байна л та тий. За энд гоё юм. Влогер Цэбо намайг үзчихээр влого хийгээч. Юу хийж байгаа юм? Влого хий. Гимлүүртэйгээ sorry. I love you. You love her. You love her. You love her. Өчигдөр ямар хөргө армат ингээ хайраа хэлчихэж байгаа шиг шүү дээ. Ее дээр нь гიშгээс шас. Nice. Yeah, nice. Салам алейкум. Энэ доотлолт байгаа хүүхэд зүгээр яг Европод очиод хөл бөмбөг тоглоод тийм ээ 100 сая еврогийн цалин авах хүүхэд байна шүү дээ. Уг нь бол. Тэгсэн чинь ичээ зүгээр шорон дээр тоглоо сууж шүү дээ. Mongolia. So many potentials are wasted. Махан. Зүгээр мэдгүй юу хүмүүсийн потенциал амар wasted болж байна. Дэлхийд даяараа юу. Салам алейкум. Алейкум салам. За энэ далайн ирэг хамийнхан бол за энд нэг юм бичээд унлаа. Маго гэж юм шүү дээ. Аггүй. Mongolia. Mongolia гэж бичиж байгаа юм байна л да. Mongolia гэдгийг Mongolia гэж бичиж байгаа юм байна шүү дээ. Сонсснороо те яг сонссон үгээрээ л шатчих байгаа юм байна манай хүмүүс. За юм шатчлаа. Гал. За нилээ наашгаа шаваад ирчих юм байна энэ хүмүүс. Манай хүндтэй өөрийгөө айгүй гоё од хүн шиг мэдэрч байгаа ах те энэ чи. Салам алейкум. За энэ авир нөгөө хүүхдүүд байгаа болохоор ийм юу н харьцангуй юу юм бэ нөө? Найрсагдуу юм байна. За далайн иргэн амьдрал бол ийм л юм байна. Харууд яагаад юм атлетик юм бэ? Аргагүй штэ. Хар ажил хийх гэж төрсэн хүмүүс чи атлетик байхгүй яах юм. Цаанаасаа слэв, цаанаасаа боочлуулах байгаа хүмүүс ингэж атлетик төрөхгүй яах юм. Эдгээр юм атлетик байгаа болохоор л эдгээр боочлуулж байгаа штэ. Одоо яа их хохин. Вау энэ. Зэн бороо нүрээ сэтцсэн байна. What are you doing? Усаа ингээ оруулж тоглож штэ. Somalia. Wow. Yeah. I'm Turkey, bro. Yeah.
وقد دولت الافريكات وقد ونقبوا يا مشوية كل مشوية What the fuck? يا مشوية За юу хэлээ цагаас төгөө мэдээ. Яа самаа. За энэ нэстэг хүмүүс дагаад хар хэцүү юм байна. Тогтоо байж чадахгүй. Салам алейкум. Тогтоо байж чадахгүй. Тэгээд манай Бүр ингэдэг байсан гэж байгаа шүү дээ. 2 м өндөртөө заяа. Тэгээ амар булчин шүрмстэй нэг тийм Африк хүн байсан юм байна л да. Яг тэр slavery-гийн цаг үед, боолчлын цаг үед. Тэгсэн чинь тэрийг ингээ ажил хийлэгдүү заяа. Зүгээр ингээл нэг юм өрөөнд дотор ингэж хориод тэгээд битүү ингээл хар эмгтээшүүд оруулаад ингээ секстүүлээд идэг гэсэн жирэмсэн болгоол гаргаал. Тэгээд тэр төрсөн айгүй өндөр тэр том биетэй булчинлаг хүүхдүүдийн ахиж слейв болгож ашиглаж байгаа болохоор зөвхөн тийм хээлдүүлэх зорилготой хүртэл харуудыг ашигладаг байсан гэж байгаа шүү дээ. аргын багцаас аргын багцаас бол юм бас Зэм өгсөн байна. зүгч байна. Вау, айдаа. Nice. Ингээд далаад. Hello. За эдгээр байштай ийм түрүү ингэж байгаа сая камер онцгой явж байхад нэг нөхөр надлуу орилж байна. Хай Ана ороод Би бол ирсэн ингээд исламын шишинтэй чи хараад ицсэн мó хятад метод гэж бас орилж шүү. За яагаад ч бол ганцаараа явж болохгүй. Улс бол хамаатай юм байна шүү. Би бол нэр өчтөр бас үнэхээр одоо альбан шаардлагаар угаасаа маш зөв альбан шаардлага байсан юм байна. Яа. Илүүтэйгээр. Манай Одоо энэ амралт хүрээлэнгээр нь явхад би бол ганцаараа явж байгаа бол ингээд шашны хэл гүн урсгалтай тийм ийм солиотой. Ийм хүмүүс энэ төр бол бас их таарч штэ. Салам алейкум. За окей, бүгд л хувцастайгаа орд юм байна. Ана. Thank you for the 10 pound. Thank you for the 10 pound. Hi. W in the chat for Anna. Thank you for the 10 pound. Oh my god. Thank you Anna. За одоо энд бас хараа нэг нөхөр бичлэг хийхгүй шүү гэж орилж байна. За иймэрхүү бол юу бол айгүй их юм байна. Рацист дүү үзэл мүзэл ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас ажиглагдж байна. За одоо би ингээд буудлынхаа аюулгүй байдал харуул хамгаалтыг танилцуулъя. Okay. За энд ингээд төв зам байгаа үз. За ингээд төв зам байхад бол эн чинь нэг юм юу байгаа. Одоо төв замаас манай буудлын руу орж ирэхэд ингээд юм хамгаалт. Яа энэ хашааг хинч давхааргүй харагдаж штэ тий. Чи ингээд юм буутай хамгаалт гэж байгаа. За ингээд одоо буудлын руугаа эхлээд саяны хамгаалтаар орох нь чекпоинтоор. За тэгээд ингээд явангууд энчээ дахиад бас юм буутай хамгаалагч нар, хоёр дахь хамгаалагч нар. Good morning. За ингээд хоёр дахь хамгаалагч нар. За тэгээд энэ хаалгаар орно. Окей. За ингээ энэ хаалгаар орлоо. Дахиад хамгаалагч нар. Дотор дахиад. Ер нь баг дараагийнх нь хэлсэн үний юм биш үү? Битүү хамгаалагч шийдэж. Манай хүн баг өөрөө ингээ явсан бол баг буудлаа олдохгүй байсан юм шүү дээ баг. Бөөм буутай хамгаалагч нар. Йоо цаана гэсэн чи баахан Lexus юм уу, Prado юм уу, баахан Jeep-нүүд байна. Тэгэхээр энэ бас дарга марганар нь л байдаг газар юм шиг байна. За энэ буудлал тэгэхээр үнэхээр яалтчгүй айгүй сайн юм хамгаалалттай газар болж таарад байгаа юм. Яа тийм байна. За тэгээд энэ чинь ингээд хамгаалагч нар маань байж агаад энэ хаалгаар орноо. Энийг онгоолно. За ингээд Вау, даяах орлоо. төлгөн үү? За ингэнгүүд ингээд 3 ийм буутай шалган хамгаалтыг бол давж орж байгаа. За тэгээд ороод манай өрөө за энэ өрөөгөө одоо 2 хонжоогоо би баг олохооргүй заяа. Олоход амар хэцүү. За ингээд орно. За Аюу алах нь байж байгаагаараа айгүй цэвэр юм шиг. За ингээд эхлээд нэг ингээд мушилцаад гарч байгааз. Тэгэнгүүтээ юу вэ? Одоо ингээд бүр хөдөлчт юм а. Ингэж яваад тий ийшээгээ дахиж ингэж яваад. Энэ ямар сони юм гэхдээ явж өгнөө. Үгүй хамгийн нууц өрөөнд нэм За тэгээ манай өрөөч нэг юм харанхуу хонгол шиг юм хар яваад.
дахиад ишигээ ингэж хараад What the fuck энэ баг maze биш штэ. тэгээ өрөөний дугаар байхгүй гоц. Баг төөрдөг тоглоом биш штэ энэ. Тэгээ миний өрөө юм дугаар өрөө уг нь 106 байхгүй. Тэгээ дугаар байхгүй. Дараа нь яг үнэхээр сэтгэлтэй сайн санаж л баг зөвлөгөө өгч За ингээд манай өрөө ороод ирж байгаамаа. Тэгэхээр бол ийм ерөнхийдөө нэлээд одоо гоё өрөө ингэж хардаг ийм харуул хамгаалтын өрөөнд барилсаа. AC тийм байна. Цайгаа уух гад. За ямар хоол идэх харъя. Ямар хоол идэх буруу надад ийм бэлэг өгч юм. Вау. Үндснийх нь хувц эцэ traditional. Wow, thank It's you. really Bro. gift for me. Thank you. Энийг надад ийм гоё хөрхөө. Oh my god. Thank you so much. Бэлэг өгч штэ. Ийм гоё бэлгэж штэ. Одоо би бас тэгээ зөрүүлээд бас юм бэлгэлэхгүй Oh my god. It's my gift for you. Токи. Okay. Миний 20,000 мерч. Thank you. За ийм гоё одоо ийм гоё хувцастай болчлоо штэ. Вау, одоо энийгээ өмцөр өндөр явах юм шүү дээ. Махацэнэд эдгээр баярлалаа гэсэн үг. За тэгээ баярлалаа одоо ийм гоё хараа. Үгүй энэ бол яг үндэснийх нь хувцсан. Тэр болохоор зүгээр л нэг Европ стайлтай хувцсан дээр ингээд түм мол гэдэргээ хэвлэлцэн. Энэ яг Токиогийнх нь цүнх шиг л нэг уут байна л да. Ингээд энэчнүүд надад маш том дурсамж болж байгаа байхгүй юу? Ингээд Монгол очиод энэ чинь гоё ингээд одоо өмсөө яваа. Браво. Биэс мал шууд өмсөө явна. Нүдэн дээр нь за өмсөө. тэгээ өнөөдөр бол бидний энэ ядуусын хороолоор явъя гэдэг санагдсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь мань нөхөр ингээд надад тайлбарлахдаа одоо ядуусын хороол руу явж болохгүй нэ. Ингээд хамгаалт гарцсан байгаа гэдээ ер нь бол худлаа хэлж байгаа бах. Тэгэнгүүтээ ингээд ингэж штэ. Надад одоо ийм гоё цагаан хуцаа бэлгэлээд. Биш юм уу? Тэгээ өнөөдрийн энэ үйлчилж байгаа машиныг хараад. Яа. Түгээр явж байсан бол өнөөдөр ийм джиптэй хайлукс шиг байна те. За гал. За тэгээд одоо би ерөөсөө өнөөдөр ингээ улс орныхоо сайн сайхан юмыг харуулъя. Чи бол одоо тэрийг харуулах юм шаардлагатай шүү дээ. Энтэр гэж одоо бараг над руу тулгаж байна. Үнэн. За тэгээд одоо яшиг хүн ингэж яхад тэгээд одоо энэ улс орных нь сайн сайхан юмыг өнөөдөр харъя гэж бодчих. Тэгэхээр тэрг бол энэ бол дэлхийн хамгийн ядуус учраас ядуус нь бол амар. Угаасаа ямар заваа муухай улс вэ гэдэг хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр сайхан юм бас харуулах нь зөв. За тийм болохоор бол одоо яг өмнө миний харж ирсэн улсуудаас бол нэг өөр юм байхгүй бах уу. Тэгээд энэ сайн сайхан зүйлсүүдийг нь өнөөдөр Let's go. ингээд бэлэг авцсан да. Айгуу гоё GP харуулах юм шаардлагатай боллоо. Тэгээд сайн сайхнаар нь явцгаая. Би даа манай хүний channel нь устдаад тэрний дараагаас оруулсан видеонууд дээр нь иймэрхүү гоё машинаар явж байгааг нь л үзээгүй юм байна. За манай бороо тэгээд ийшээгээ нэг энэ байшин харуулад өгөөч гэж байна. За энэ бол ийм тайлбар хэлж байна. Одоо манай улс бол ингээд шинэ байшин барилгууд айгүй их баригдаж эхэлж байгаа тийм ээ. Ингээд энэ гоё засаг бол одоо ингээд сэргэж бид байгаа. докторжуулах гад үзэж байгаа. Тэгээд тийм болохоор энийг ингээд тайлбарлаад өгөөч гэж хэлж байна. За тэгэхээр энэ ингээд болон түүнээс цаашаа бол ийм оршин суух одоо ийм орон сууцнууд 12 давхар юм байна. Ингээ баригдаж байгаа юм байна. Тэгээд сүүлийн 2 жил бол ийм одоо тэ энэ нөгөө санхүүгийн ямар ч системгүй байсан байхгүй. Тэгээд сүүлийн 2 жил бол ийм давшил банк гээд за дахиад бас энэ яг энэ давшил банкнаас нь гадна тэнцээ бас IBS банк гээд байна. Ингээд ийм 2 банктай манай улс ингээд болж байгаа тий. За тэгээ энэ банкыг маань бас чи нэг харуулад өгөөрэй гээд. Гоё шүү. За одоо энэ миний ард байгаа нь бол энэ одоо Сомали улсын хамгийн том юм моол юм байна. За тэгээд нэр нь болохоор Хаят моол гэдэг. Одоо монголоор ярил монголч одоо хамгийн гоё юу бол нөгөө юу Blue Sky юу Шангрила моол уу те одоо хамгийн том моол. За тэгэхээр энэ улсын бол ингээ хамгийн том моол нь Хаят гэдэг ийм бас алдартай ийм моол байдаг юм байна. Одоо президент. За энэ ингээ бүх ерөнхийлөгчдийнх нь хөшөө юм байна. Тэгээ яг одоогийн now Хасан Шейх Мухаммед гэдэг. Энэ хоёр дахь удаага second time хоёр дахь удаага ингээд ерөнхийлөгч сонгогдсон юм биш те. болж байгаа юм байна. За тэгээд энэ бас гоё газрыг харуулад өгөөч гэсэн. Вау, ямар гоё газар вэ? Йоо, террастай юм байна шүү дээ. Энчнээс ингээд хотынхаа гоо сайхныг харангаа пив шимээл оройноо тэгэл гоё афро мьюзик яваал те. Энэ тэрүүгээр битүүлээд RGB гэрэл. Харахаар энэ Саид хөшөө гэж байгаа. Тэгээ энэ морьтой хүн ямар учиртай вэ гэхлээр
Итали, Англи хоёр одоо колоничлох хийсэн. Тэгээ тэрний эсрэг бол колони эсрэг ингээд хамгийн сайн байлцсан баатар нь ингээд Саид гэдэг ийм юутай юм байна. Энэ миний ард байгаа барилга болохоор энэ Сомали банк гэдэг барилга юм байна. Тэгээ манай хөтлөгч бол Ямар гоё барилга өөрөө вэ? хэлж чадахгүй гэж байна. Энэ барилга 2 жилийн өмнө баригдсан юм байна. Вау. Тэгээ дөнгөж эхлээд баригдаад дуусахад нь нөгөө юу яаж исэн юм байна л та. Одоо нөгөө эдний нөгөө алан идэх бүлэглэл шүү дээ, тий. Тэр бүлэглэл нь энийг дэлбэлжсэн юм байна. Оо гал. Тэгээд дараа нь дахиж бариад ийм гоё юм Сомали банк гэдэг ийм барилга барьсан юм байна. Ямар гоё барилгатай юм бэ? Би ингээд энэ улсын хамгийн гоё зочид буудлын дээр нь ирсэн байна. Вау. Энэ бол ерөөсөө ингээд нисэх буудлынхаа хажууд байдаг ийм Декал гэдэг зочид буудлын дөрөв давхар юм байна. Хамгийн одоо өөрөөр хэлбэл нөгөө олон улсын сэтгүүлч мэтгүүлчтэй янз бүрийн төр мөрийн ажиллаар ирсэн хүмүүс нь бол хичнээн never ингээд expected shit. байрлт юм байна. За ийм шалганы цэгүүд нь бол амар. Тэгээ ямар ч энийг ингэж тойрж гарах юм уу? юм бол энэ шалганы цэгээр ийм зүхтах Be careful with this area. боломжгүй. Film is За бичлэгээ унтраа гараа гэж байна. За тэгээ намайг хотоос гарч тэмээ унуулах гэж байгаа юм. Йоо, Тэгээд nice. тэгсэн чинь энд сая тайлбарлаж байна л та. Ингээд энэ одоо цагдаа шалганыхан зогсоочоод энэ ингэж авилга авдаг юм байна л та. Тэгээ яг одоо бол би машиндаа ганцаараа байна. Тэгээ миний яг энэ хажууд бас нэг цэрэг суучаад байгаа байхгүй. Тэгээд ингээд ер нь энд бол би янз бүрийн муу юм бичиж ингэж чадахгүй байна. Яг хажууд ингээд намайг хамгаалж байгаа нэртэй цэрэг суучна. Тэгэл ерөөсөө жоох юм бичихгээл камера унтраач хунтраач болохгүй шүү гээл те. За ийм юу вэ? За энд бол ямар ч байсан юм амар ширүүн сая ингээл цонхон голон гудал орилол гашгичаал. Тэгээ аваа явчлаа манай жалаачиг. Яста чанга болсон байна. За бас энэ хадан хавцлыг хараач гэдэг ингээд надаар харуулж байна. Вау. За энэ хэсэг нь бол яг бас үнэхээр гоё юм байна уу? Тэгээ ийшээгээ жоохон ойртол зогсууллаа. Нурж Монголд бол одоо Монгол сайхан ах нар бол орой те тэрний доор сүүдэрт нь суугаал зум нар жаргаж ахт нь сайхан пим арх мархаа уугаал тамхиатаа сууж байгаа гэж орж ирж байна да. Тэгтээ яг энэ дотор устал юм байна л да. Тэгэхээр худлаа юм байна. багтгүй гэж хэлж байна. Тэгээ нэрмгүүд нь гоё байгаа ч тээ. Яг ингэж энэ үүсдэг вэ? далайн хэсгийн энэ бол янзын гоё юм байна. За машин маань ингээд элсэн суучлаа. Дуу нэрэгдэхгүй. За энэ хэсгийг бол ингээд Араби Эмират гэж ерөнхийдөө нэрлэдэг байгаа юм байна. Тэгээд энд цаанаа ийм цагаан элстэй. Тэгээд наашаа ороод ирэхээр ийм шар элстэй юм байна. За машин маань гараа явчлаа. За тэгээд ийшээ одоо очиж намайг тэмээ уруулах гээд яваад байгаа юм. Энэ улс чинь ингээд нэлээд арабчдсан улс байхгүй юу? Арабын соёл суудсан. Тэгээд илүүтэй нөгөө ер нь би бол тэмээ мэмээ ундаг баг анхны Африкийн улсад ирж шүү. Яг ингэж унж байгааг харж байгаа. Нийтдээ ингээд 6 Африкийн улсаар явсан байна. За тэгээ ямар чат тэмээ унж үзээгүй хүмүүс байна уу? Тэмээ унж үзээгүй хүмүүс байна уу? Би бол тэмээ унж исэн, зөндөө унж исэн. чийсэн Монголд. харъя. Энэ ингээд жоохон дуграад байхад тэгээд Монгол тэмээтэй л адилхан байлгүй дээ л гэж одоо бодож штэ. Монгол тэмээнээс жоохон өөр бусд юм байна шүү. Амар огцон бусд юм байна. Монгол тэмээнээс. За нэг гараас олчулж тэгээд хөрхий. Байхгүй. Манай мө тэмээс асуудалгүй л дээ. Дээр бол цэргүүд байгаа даа. Ерөөсөө хаасайгүй ингээд энэ буутай цэргүүд далайн ирэг мэргээр ороод байгаад байгаа. За энэ нэг Энд чи хараа ингээ элсэн цүл мүлтэй тэгснэ далаа эрэг мэрэгтэй юу вэ баян бүрд юм шүү. Парадо энэ төр ирж байна. Ер нь бол энд бол яг энэ улсын нэлээд гайгуунууд нь бол ингээд ирдэг юм шиг лээ. Ер нь ингээд харахад яг нөгөө гол аялал жуулчлалын гэдэг юм уу? Одоо гадаадын нэг аялал жуулчлал гэдэг юм баг байхгүй. Дотоодын хүмүүс нь л ийшээгээ ирж энэ тэмээг унаад өөрсдөө нэг жоохон зугаалдаг юм байна л та тий. Далайн ирэг дээр жоохон суугаад тий. За тэгэл энэ чинь морьцоор мотоцикл ундаг. За нэг ийм хэсэг байгаа. Одоо юунаас нийслэл Могадишо хотоос бол 20 км-ийн зайтай. Тэгээд монголоор ярил одоо нөгөө тэрэлж юм уу да тий. Тийм газар л ирчээд ах шиг байгаа. Яа, манай ахч яа 4 дугуйт унтсан. За
За иймэрхүү байлаа. Би энийг одоо яг анх удаа самаалын дунж үзчихэв. Ингээд одоо саяны энэ тий ингээд хоёр гацуудаар нь явж явах яг энэ замд бол одоо амар ингээд дүр зургууд бол зөндөө харсан. Тэг хамгийн гол нь яг миний хажууд ингээд цэрэг суучаад тий одоо намайг хамгаалж байгаа нөгөө өмнө өдрийн явсан цэрэг нь солигдоод өөр цэрэг хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд камера гараад бичих гэхээр юусээ бичүүлэхгүй ингээд болохгүй гэд. Тэгээ энэ хөтөч бас ингээд надад хэлээд байгаа. Ер нь бол ингээд чи хамаагүй муу муухай янз бүрийн бичвэл одоо хэл гайлаар чамайг гарахад ингээд асуудал энэ төр үүсэх вэ гэж зөв магадгүй би зүгээр ингэж утсан. Энэ буудал намайг батлан дагаад авцсан болохоор магадгүй дараа нь миний бичлэг ингээд хит ингээд яг миний хэлийг ойлгохгүй ч гэсэн ингээд дүрслэлийг харахад бол ингээд амар тэр ингээд байгаа юм л та ингээд годомжинд гуйлга гуйж байгаа хүмүүс энэ тэр мэрийг ингээд гаргахчвал тэр амар орчин ингээд харуулчвал энэ буудал нь бас эргээд асуудалж ордог байж магадгүй гэж би зүгээр бодсон. За ингээд үүний маргааш би ингээд одоо дараагийн биений улс руугаа нисэж байгаа, нисэх буудал очиж байгаа. Тэгээ нисэх буудал руу бол ингээд нөгөө зөвхөн нисгэж байгаа хүн л ордог. Тэгээ манай хөтөч бол намайг тэр үүднээс хүргэж өгөөд ингээд салж байгаа. Тэгээ миний чемданыг ингээд скандад ороход тэгээ би нөгөө Монголоос юм 305 архитай явсан байхгүй юу. Тэгээ энэ архийг би яадаг вэ гэхээр нөгөө бэлгэлдэм үү. Надад хөтөч хийгээд ингээд явсан хүмүүстэй одоо гарын мөнгөтэй хамт энэ бас үндэсний архиа бэлгэлдэг юм Чингис хааны зурагтай тайлбарлаад тэгээд нэг архи үлдсэн байсан би Этиопт нөгөө хоёрыг нь өгсөн байхгүй юу нөгөө жолооч хөтөч хоёртой. За тэгсэн чинь ингээд намайг 3 ажилтан өрөөлөө дагуулж ороод за тэгээд ингээд за энэ архи бол манай улсад одоо авч орох нь хууль бус манай улсаас ингээ авч гарах нь хууль бусаа. Тэгээ ер нь бол зүгээр авилгал авах гэж тэгсэн юм лээ. Тэгээд надаас чи ингээд $100 нэхэд болдоггүй. Тэгээ би ингээд одоо надад байхгүй гэд хэлээд за ингээд $50 дээр тохирж байгаа юм бас. Тэгээд $50 өгөөд ямар ч одоо нөгөө бичиг цаас баримт байхгүй ингээд буцаагаад чимданд маань хийгээл төгжил зүгээр л гаргачихж байгаа байхгүй. Ер нь бол энэ авилга байсан. Тэгээд яг төгсгөлд ийм болцохоор би ингээд эхлээд орж ирж ирсэн тэр хил гайлаар ороход намайг 5 цаг сайтуулж одоо тулгасан тэр $1000 бол би бас л одоо ингээд авилгал гэж бодсон. Одоо бодож чинь буцаад. Яг тэгэхээр энэ буудал муудалцаа ингээд энэ нэг машин тэрэг бол нэг үсрээл $500 хүрэхгүй шүү дээ. $300. Тэгэл үлдсэн тэр мөнгө бол тэр төрийн албаныхны карманд бол орсон гэдэгт бол би бүрэн итгэлтэй. Тэгээ ер нь бол нийт энэ Сомали хүмүүсийн хандлага бол тун мод. Гэтэл яах вэ тэгэл усын нугал явсан даг гэж тэр улстай очсон одоо заргалдаж чадахгүй хэрүүл хийж чадахгүй юм чи өөрөө аялна гэдэг дурандаа ирсэн юм чи тэгэл хэлж байгаагаар нь л барыг явах бах та морьшш унцаагүй хүн байна. Пүү одоо их онцгүй надад санагдлаа. Одоо бараг 80-90% нь бол ер нь нэг тийм онцгүй. Тийм өөрийнхөө шашин хит тийм шашны юм гүнзгий үзэлтэй. Одоо би жишээлбэл юу яаж байгаа. Энэ исламын сүмээр нь орсон Могадишот тийм. Тэгээ ороход үүдний хамгаалагчийн хандлагаас нь эхлээл гаднаадын иргэн камертаа орж болохгүй гэл. Камер хурааж аваал. Тэгээ гар утастайгаа орсон. За тэгээд тэр сүм дотор бол ингээд гар утсаараа нэг ганц хоёр зураг дарсан. За тэгээд ингээд ёо энэ сүм нь ямар гоё сүм бэ? What the fuck? Усны хувцсыг үүссэн байж итэл нэг 3 бас ах ирж байгаа маа надаас харахад ах トゥ. Тэгээ ирээл ингээд чи исламын шашинтан биш үсттэй те ягаад манай үндэсний хувцсыг өмсөж байгаа энэ төр гэл эхэлж байгаа хөөхгүй. Тэгээ манай энэ хөтцсөн зайлуул юм зөөлхөн даруухан дуу юм залуу байгааз. За тэгэл нөгөөт энэ ингээл гэс зохицуулахгүй ингээд нөгөө цэргэлүүгээ гэс хараад дуудаал нөгөө цэрэг нэрэл ингээл холдуулж байгаа юм л та тэр хүмүүсийг. Тэгээ ер нь бол нэг юм тиймэрхүү хандлага бол маш ингээд юм нийтлэг юм байна. Тэгээ миний харж байгаагаар бол нэг заадаа нэг ойрын 20 жилдээ бол энэ улс бол одоо гадны хөрөнгө оруулалт аваад ингээл тогтворчих ер нь болоогүй л байна даа л гэж би зүгээр харж байна. Иргэдийнх нь хандлага, төл засгийнх нь хандлага бол энэ нэлээд болоогүй байна. 20 жилийн дараа л нэг жуулчин ирэх хэмжээний л улс болох юм шиг байна. Яг мэдээж бол зүгээр над шиг ийм адал явдлаас одоо Монголоос гэтэл Монгол Бадарчин амаа ганхуу ах байдаг юм даа хүмүүс байдаг штэ. За иймэрхүү хүмүүс энэ төр бол хийшээгээ өөр улс орны хүмүүс бол очиж байгаа бах. Тэд нар бол маш их мөнгө төлж явж байгааг бол би ойлгосон тий. Одоо $3-4 төлөөл буу ганхуу ах энэ улс руу явахгүй. Ганхуу ах чинь дэлхийн хамгийн гой сайн сайхан Монголд сурж болохоор гой өндөр соёлтой орнууд руу явж тэдний хамгийн сайхныг нь сурчилдیں۔ Штэ ганхуу ах. Maybe нөгөө нэг амаа игээд тэр ах
явсан байж магадгүй. Хамгаалагчтай хуйгалцсан машинтай ингээл бүхнийг мөнгөөр бол шийдэл ингээл ер нь явдг юм байна. Тэгээд явж явахдаа бол хамаагүй муулж ярьдаг юм байна. Яг л тэр чинь англи хэлээр ярина. Иргэн тойрны хүмүүс ойлгож байгаа. Тэгэхээр бол аюулгүй байдлаа бодвол ингээл за тэгээ энэнд хууртаж бас хүмүүс явахыг гэж би нөгөө айгүй санаа зовж харилцагтай хандаж хэлээд байл л да. Одоо нөгөө намайг бас үздэг өвөр монголчууд те энэ тэнд ингээд Америкт таньдаг байдгийн билээ л те. Над руу бас холбогдчихсэн. Тэгээд одоо Казахстанаас казакууд маань үздэг те. За ингээд ийм болохоор бол энэ улс бол одоо аялж болохгүй маш аюултай улс шүү гэдгийг би ингээд маш хариуцлагатайгаар ингээд хэлэхгүй бол ингээд болохгүй байна. За мөн дээр нь бол ингээд энэ 2 дахь хоногоос нь эхлээд миний бие муудаж эхэлсэн. Ягаад тэр би чи өмнө нөгөө Этиопийн омгуудаар явахдаа хоолунд олигтой идээгүй. Жохон нөгөө нэг сэжиглээд байсан байхгүй юу. Тэгэл нөгөө Монголоос авчирсан нөгөө жерки бурц морц идээл бичээ идээл одоо савлсан ус уугаал ингээл яваад байсан. Тэгээд ер нь би нилээ сулдсан байж байгаад энчээ бүр ингэж бүлээрч эхэлсэн 2 дахь хоногоос яг халуурахгүй бүлээрэл би сулдаал нэг юм харшил хөдлөөж байгаа шиг сонирн болчдөг шүү дээ. Ханиад бүлээрнэ. За яг ингээд ийм болсон. Тэгээ буудалтай ингээд байхаар ингээд хүн буудгүй хуучирсан буудлын нэг энерги үйдэг шүү дээ тий. Тэгээд ингээд тэр орох хүнжлийн давууг нь бол мэдээж ингээд цагаан байгаа ч гэсэн тэр дотор хүнжил гудсан ингээд утцсан тийм муухай хуучирсан үнэртэй. Тэгээ хилээд ингээд солиулахаар дахиад сольж ирж байгаа нь ялгаа байхгүй л тийм. Тэгээ буудалтай их энерги алдсан. Кондишнер ажиллахгүй. За гараад явахаар ингээд нэлийн энерги алдж байгаа. Тэгээ энэ жишээ нь Афганистан бол талибанчууд бол ингээд амар найрсаг те тэр шалганых нь. Гэтэл энэ ч юм бол ингээд алхан дутам шалгана. Яг гадны иргэнтэй бол бас гайгүй ярьчихж байгаа. Мань мэдтэй бол ингээд зарим нь те тэр буу муутай зэргүүд болоо hello my friend энэ төр гэл. Яг энэ хөрхийн манай энэ хөтөч болон те энэ мэдтэй бас нохооших ярьсан. Зандраал буулгаал капотын сөхүүлэл багаажийн онгоод бол бүх юм ингээл нэгжээл ингээл тэгэл хүмүүсийн хандлага нэг юм муухай. Надад бол ер нь бол нэг жоохон маш ер нь муухай сэтгэл үлдлээ маш их энерги авсан энэ усад. Тэгээд үнэхээр бол одоо миний аялж исэн өмнөх усууд руу бол бүгднлүүн явахад баг асуудалгүй. За энэ ус руу бол ерөөсөө зорчиж болохгүй болсон байна гэдгийг бол би ингээд бас хариуцлагатайгаар хэлж байна. Тэгээд ингэчлээ манай энэ хөтчийн зайлуу сэтгэлнэлтэй ингээд одоо тэр миний сүулт үзүүлсэн тэр гоё газрууд гэдэг байгааг ингээд дорооноор бичсэн байт юм байна. Тэгээд өнгө мөнгө дэвсээд энэ чинь гоё болгочдөг шүү дээ програм дээр. Харахад гоё юм шиг. Тэгээд тийм бичлэгүүдээ өгөөд намайг бас ингээд тэрийг дундуур нь оруулж өгөөч тий. Рил оруулж өгөөч. Манай улсын ингээд гоё сайхан гэж гээд одоо хүссэн. Тэгээ би бол заач хийгээгүй, үгүйч хийгээгүй. Тэгээ хамгийн гол нь би тим юм хийгээд ингээд тийшээгээ дараа нь хүмүүс итгэхэд энэ улс руу очиод эрсдэлд орох магадлал өндөр учраас би бол ингээд хариуцлагатайгаар зорчиж болохгүй аюултай улс гэдгийг бол ингээд энэ хүнийг хэдэн $1000 аваад амар их лөөвөрдсөн. Тэгснээ ингээд амар олон юм шаардсан. Тэг яг улсд нь яг үнэхээр гоё юм бол баг байсангүй шүү дээ сая. Баг Этиоп бидэртэй л баг ялгаагүй л ядуу улс байлаа. Баг Этиопиагаа ч гүйцэхгүй юм байна. Этиопия хажууд нь бол бүр зах мах бизнес нь айгүй хөгжсөн те. Хүмүүс нь бас фаны. Тэгтэл энэ ч юу вэ сая баг нэг хөдөлгөөн юм баг байсан уу? Би бол сайн мэдэхгүй байна. Захаар нэг явсан юм байна. Тэгээ нэг буудлаа танилцуулсан. Тэгээ нэг далайн ирэг дээр яхаа очсон. Тэр нэг арай өөр юм байна. Тэгээ нэг хөшөө үдсэн. Тэгээ нэг тэмээ унсан. Тэгэл баг болчихж байгаа юм шүү дээ. Гэж байгаамаа ингээд. За ингээд миний дараагийн очих улс бол Бенин улс байгаа. Ингээд Бенин улстай уулзцаая.